Лэг ямар болж? Идэж болохгүй бас огт үнэргүй юм бэлэглэх ер нь ямар хэрэгтэй гэж надад ийм бэлэг өгсөн бол би лав гомдох байсан. Тэгвэл өөр юу бэлгэлд юм блэ? Энэ юу юм? Маринетед өгөх гэж хийсэн юм аа. Бид төрсөн өдрийн тохиолдуулж гинтийн бэлэг барих гэж байгаа. Маринет гинэ. Яг мэ загварын тэмцээнд төрүүлсэн өхөө тэр тэмцээн дээр би маринетийг хийсэн болгыг өмссөн шүү дээ. Ёстой сайн охин бусдад туслах дуртай. Төрсөн өдрийн баярд очих зөвшөөрөл өгснөө санахгүй байх чинь. Хаваа гуй. Нэг найз нь ирээгүй байвал маринетэд таагүй санагдсан шүү дээ. За яах вэ? Баярлалаа. Би чиний өгсөн азын зөвлөлтийг биесээ салгахаа болсон. Үнэхээр хаз авчиж байх шиг санагддаг шүү. Эдрийг маринетээс хол байлгана гэсэн чинь яалаа. Маринет хүүд маань муугар нөлөөлнө гээгүй лүү. Одооноос эхлээд дайн зарлсан гэж мэд. Чи бүх найзаа алдаж ойр ганцаараа үлдэн. Эдрийн ч бас бодохгүй минийх болно. Чадах эсхийг чинь харж л бай, Лайла. Төлөвлөгөө маань сансныг бодвол жаахан саатах шинжтэй ирэх нэ. Гэхдээ таны урмыг хугалахгүй. Төлөвлөгөө амжилттай болвол та амлснаа билүү? Ам өчгөөсөө бодч байсан тохиолдол надад байхгүй. Та өөртөө амсхийх цагч гаргахгүй. Амс хийж байх цаг биш Натали. Зурагт ном хэвлдгээрээ Японд алдартай нэг хүнийг би танина. Чамайг зөвшөөрвөл чиний бүтээлийн талаар цохиулгаж болно шүү. Ичихгүй худлаа хэлэх юм аа. Тоохгүй орхичгооч тийм Маринет. Урдчилсан шалгалтын дүн гарсан. Ихэнхэн сайн хийсэн байна лээ. Шалгалтын материал эргүүлж өгөхөөс өмнө Маринет чи цөмхөө аваад ирээч. Нэг шалгах юм байна. Өнөөдөр надад нэрээ нууцсан нэг хүн чамайг шалгалтын хариу хулгайлсан гэсэн зурвас үлдээсэн байсан. Тэр хүн үнэн хэлсэн байж шүү. Гэхдээ энэ худлаа нэг хүн зариуд миний цог руу хийснээс гарцаагүй. Чи бүх асуултанд зөв хариулсан байсан. Үнэн үү? Харахгүй штэ. Би сайн давцсан юм чинь. Хатагтай бүсдэр Маринет таны хичээл дээр дандаа өндөр оноо авдаг. Итгэж чадахгүй нэ Маринет. Уг нь чи ингэх хүүхэд биш штэ. Тэгчл таарлаа. Чи тэр цаасыг миний цүнхэнд хийж багшид нууцаар мэдгдсэн байх нь. Шамайг өмөрсний хариуд намайг гүтгэж байгаа мó? Маринет, баримт нотлохоогүйгээр бусдыг гүтгэж болохгүй. Би итгэлтэй байна. Лайла шалгалтын хариуг хулгайлсан. Үгүй дээ Маринет. Лайла шалгалтын дээр хамгийн муу оноо авсан. Тэгвэл зариуд шалгалтандаа унсан гэсэн. Хатагтай бүсдэр Маринет шалгалтын дээр хизээж буулахгүй гэдгийг бүгд мэднэ. Яг үнэн. Би л итгэхгүй байна. Маринет хизээж хийхгүй шүү. Бид Маринетийг мэднэ. Лайла, Маринет та хоёр захиралтай уулзаж энэ асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй.